Сайн байцгаана нас сонсогчдоо спортын мэдээлэл, бокстой холбоотой мэдээлэл эхэлж байна. За энэ өдрүүдэд Казахстаны Астана хотноо боксing Азийн бүсийн тэмцээн болсон энэхүү бүсийн тэмцээнээс 2012 оны Лондонгийн Олимпийн эрхийг олгох байлаа. За манай шигшээ баг тус тэмцээнд 7 тамирчнаа оролцуулснаас 2 тамирчин медалийн төлөө шалгараад байлаа. За энэхүү 2 тамирчин маань өчигдөр алтан медалийн төлөө тулаанаа хийсэн. За төгс цогт маань 52 кг-ын жингийн алтан медалийн төлөө талбайн эзэн Казахстаны боксчин Ильяс Сулеймановтай тулалдсан. Ингээд 18-14-ийн харьцаагаар ялагдаж мөнгөн медаль дээр буулаа. За мөн 69 кг-ын жинд алтан медалийн төлөө тулалдсан Төвшинбат үүнээс өмнө 2008 оны Бээжингийн Олимпийн хүрэл медаль Ким Жун Вон гэдэг бүгд Солонгос улсын хүчтэй боксчныг 29-17-гийн харьцаагаар ил давмгаа хожсон. Ингээд алтан медалийн төлөө хятадын боксчнуудад тулалдсан гэвч нэгдүгээр үед тэрээр тулаанаа орхисон байна. За тэр яагаад энэ тулаанаа орхисон талаарх шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Би дараагийн мэдээллээрээ боксing шигшээ багийн хүмүүстэй холбогдож ямар шалтгааны улмаас алтан медалийн төлөө тулаанаа дуусгах чадаагүй гэдгийг тодруулна. Гисэн ч гэлээ төгс цогт Төвшинбат хоёр маань гол зорилгоо биелүүлсэн. Энэхүү зорилго бол 2012 оны Лондонгийн Олимпийн эрх авах явдал байлаа. За ингээд энэ тус тэмцээс мөнгөн медаль авснаар боксing шигшээ баг нийт Лондонгийн Олимпийн 4 Олимпийн эрхтэй болсон. Ингээд нийт Монголын шигшээ одоогоор 14 Олимпийн эрхтэй болоод байна.